За hi lesson 8 comparatives. За өнөөдрийн хичээлийн дүрмийг үүснээр хэдүүлээ хоёр хүний хоёр зүйлийг ямар нэгэн хоёр обжектыг бие биенээсээ энэ нь илүү ийм тийм гэж ингээ харьцуулж зарах нь байна. За бид нар харьцуулахын тулд мэдээж тэмдэг нэрийг ашигладаг. Одоо тэмдэг нэр гэдэг нь том жижиг одоо ухаантай ухаангүй юу ч гэдэг нь те урт богино гоё муухай өндөр нам янз бүрийн одоо нэг тэмдэг нэрүүд байгаа штэ. За тэмдэг нэрийг хувиргахаа эхлээд үзье. Тэмдэг нэрийнхаа араас ER гэдэг өсгүүдийн нэмээд тэгээд comparative adjective маань өсч одоо харьцуулах тэмдэг нэр маань. За жишээ нь nice гэдэг үг маань nicer илүү гоё гэсэн үг болж байна. Харьцуулж байгаа үг те. Tall гэдэг нь зүгээр л өндөр гэж хэлж байгаа л taller гэхээр илүү өндөр. Long, longer, cheap, cheaper. Big, bigger. За G үсэг маань одоо их шиг гүйвлэж байгаа зүтэй те. BIG гэдэг үг маань. За тэгээд энэ богинохон өгүүлбэр BIG. За тэгэхээр ER залхахаар гүйвлэгч маань хоёр болж байгаа. Big, bigger. За AT их шиг гүйвлэгч богинохон тэмдэг нэр fat, fatter. За харин Y-аар төгсөж байгаа. Pretty. Y үсэг маань E аваа гаргаж чинь те. За энэ нөхцөл дээр Y үсэг маань I-аар салгагдаж бичигддэг. Pretty, prettier. Y налаа болоод I болчихж байгаа. Tasty, tastier. За ингэж харьцуулах тэмдэг нэрээ үүсгдэг байгаа. Nicer гэдэг нь илүү гоё гэсэн үг. Taller гэдэг нь илүү өндөр гэсэн үг те. За гэхдээ хэрвээ үйл өгч маш урт байлаа гэж үтэй. За жишээлбэл beautiful те. Энэ дээр ER-ыг авахгүй beautifuler гэж хэлэхгүй. Энийн оронд тэмдэг нэрийнхаа өмнө more гэдэг үгийг авч бичнэ. Илүү үзэсгэлэнтэй гэвэл more beautiful. За Angelina Jolie is beautiful. Тэ? Angelina Jolie бол үзэсгэлэнтэй. But I think гэхдээ миний бодлоор Megan Fox is more beautiful. Megan Fox түүнээс илүү үзэсгэлэнтэй. Jessie is beautiful girl, but I think her sister Jane is more beautiful. Гэтэ миний бодлоор түүний эгч Jane нь илүү үзэсгэлэнтэй. Expensive үнэтэй гэсэн үг те. More expensive болно. Expensiver гэж үг үсгүй. More expensive. My jacket is expensive. I bought it from the UK, but my phone is more expensive. Гэтэ миний утас илүү их үнэтэй. My dad gave it to me last year. За манай аав түрүү жил надад төгсөн юм аа. Урт тэмдэг нэрүүд дээр ER авахгүй харин өмнө нь more гэдэг үгийг бичнэ гэсэн. За богинохон эхний дөрвөн дээр шараар бичсэн 3 үгийг хараарай. Богинохон тэмдэг нэрүүд small, smaller. Илүү жижиг, short, shorter, fat, fatter. За харин Y-аар төгссөн үгнүүд easy, easier, dirty, dirtier. За бид нар түрүү ярьсан дээ. Difficult, beautiful, more difficult, more beautiful болж байгаа. За харин дөрмийн бус үгнүүд гэж байдаг. Bad гэдэг үг, better гэдэг үг болохгүй. Worse. Good гэдэг нь илүү дээр болохоор better болдог. За энийг сайн хараарай. Good, better. Saturday is good. За Sunday, but Sunday is better. Sunday гэхдээ илүү сайн, илүү гоё. Bad дөрмийн бусаар worse болдог. My English is bad. My Chinese is worse. Миний англи хэл муу, гэхдээ миний хятад хэл бүр илүү муу. Much гэдэг нь more болдог. I have a lot of money. Надад маш их мөнгө байна. But my brother has more. Илүү байгаа. За түрүү more beautiful гэж бид нар яриадсан шүү дээ. За энэ much гэдэг үгний дөрвийн бус хувилбар юм байна. Many гэдэг нь бас more болдог. Илүү олон гэж хэлэхээр бол my brother has many friends, but I have more.
Манай ахад зөндөө найзтайгаа. Тэгтээ надад бүр илүү байгаа тий. Little жижигхэн гэсэн. Илүү жижигхэн болохоор эсвэл илүү цөөхөн болохоор less болдог. Эсвэл fewer гэдэг few гэдэг цөөхөн гэдэг үгний араас fewer гэдэг үг үүсдэг. Eat less sweet and more protein to lose weight. Жингээ хайхын тулд бага чихэр илүү их протеин идэрэй гэсэн санаа. За одоо хамаагүй илүү жохон илүү өгнүүд байдаг тийм. За тэгэх юм бол far, much, bit гэдэг үгнүүдийг ашигладаг. Far taller than me гэх юм бол надаас маш их өндөр. Much taller than me гэх юм бол маш их. Bit гэх юм бол үл ялаг гэсэн үг тийм. За өгүүлбэрийн бүтцэнд орохдоо adjective үүсгэсэн шүү дээ түрүүн comparative adjective тэрний хараас данийг аваад харьцуулагдаж байгаа зүйлийг хэлж байна. За эхний өгүүлбэр дээр Монголыг Солонгосын одоо юугаар нь харьцуулах гэж байгаа том жижигээр нь харьцуулах гэж байна тий. За тэгвэл Mongolia is much bigger юунаас илүү юм than Korea. Кореягаас Монгол маш илүү их томоо хамаагүй томоо гэсэн утгатай. The internet news is far better and faster than the media nowadays. За интернетийн мэдээллүүд нь одоо зурагтын мэдээ тийм сэтгүүлийн мэдээнээс илүү much better илүү сайн илүү хурдан болсон. Nowadays буюу одоо China is bit more populated than India. Populated гэдэг нь хүн амын нэгтаршил те. За тэгвэл Хятадыг энтгэхтэй харьцуулах чинь юугаар нь populated буюу илүү хүн амтай гэдэг тэмдэг нэр үүссэн байна. More populated. Populated гэж үг байхгүй болохоор за China is bit more. Бага зэргийн Хятадын хүн ам энтхигийн хүн амнаас бага зэрэг илүү гэсэн утгыг илэрхийлсэн байна. The Blue Sky Tower is bit taller than the Central Tower, I think. За би энэ дээр яг итгэлтэй биш байгаа болохоор I think гэж оруулж гисэн байгаа. Blue Sky цамхаг нь Central Tower-аас бага зэрэг өндөр байхаа гэж бодож байна. Iced coffee is always much more expensive than hot coffee. Хүйтэн кофе халуун кофенаас much more expensive. За энэ зүгээр жишээ шүү. За хамаагүй илүү үнэтэй байдгаа. Гэсэн юм жишээ бичсэн байна. За маш их алдаг танилцуулъя. My hair is longer than teacher. Та нар ойлгож байна уу? My phone is more expensive than my brother. За энэ хоёр өгүүлбэр нь хоёлаа буруу. Яг гэвэл миний үс багшаас урт гэж бичсэн байгаа байхгүй. Би өөрийнхөө үсийг багштайгаа бүтэн хүнтэй харьцуулсан ба штэ. Тэгэхээр энэ буруу. Зөв нь my hair is longer than my teacher's hair. Би өөрийнхөө үсний уртыг багшийнхаа үсний урттай харьцуулж байгаа. За тэгэхээр longer than my teacher's hair. За хоёр дахь өгүүлбэр нь миний утас манай дүүгээс эсвэл ахаас илүү үнэтэй. За ер нь бол миний илэрхийлэх гээд байгаа санаа миний утас ахынхаас илүү үнэтэй тий. Ахын утаснаас. Тэгэхээр my phone is more expensive than my brother's. Ахынхаас гэж за энэ дээр амар их алддаг шүү. Юутай харьцуулаад байгаа юм тий. Би өөрийнхөө өсний уртыг багшийнхаа өндөртэй харьцуулж болохгүй шүү дээ. За энийг анхаараарай. За эсвэл бол тэр илүү сайн тэгдэг. Тэр илүү сайн дуулсан. Тэр илүү сайн гоё дуулах болно. Үйл үгээр бид нар ашиглаж болно. За жишээ харъя. Sally dances. Present simple дээр ашигласан байна те. Better than me. За Sally надаас илүү сайн бүжгэлдэг. Better гэдэг чинь good гэдэг үгний comparative штэ. But I sing better than her. Би тэгтээ тэрнээс илүү сайн дуулдаг. За my dad drives more carefully than my mom. Манай аав ээжээс маань илүү балхамжтайгаар машин барьдаг. Tom is singing louder than Julia. Tom Julia's louder than илүү чанга дуулж байна. I'm eating more than my brother. Би ахаасаа хийдэж байна. I ran faster than my sister yesterday. За энэ өнгөрсөн цаг дээр I ran
run биш ran болсон байна те. Өчтөр би хичээсээ хурдангүйсэн. Selena looked more beautiful than Ariana. За би Selena Ariana хоёрыг хин хөөрхөн гэж яриаггүй. Харин илүү хөөрхөн харагдчихсан гэж ярьж байна те. My dad made cake better than mom. Манай аав ээжээс гоё кейк хийсэн. Нэг удаагийн тохиолдлыг ярьж ин хийдэг гэж яриагүй те. Tom traveled more than me. Том надаас илүү их аялж зугаалсан. За гэрийн даалгавар. Хоёр улсын фактуудаар нь харьцуулж бичих. Тэгээд өөрийнх нь бодлоор бичиж болно, фактуудаар бичиж болно. Тэ ямар ч талаан өгүүлбэрээр хоёр улсыг харьцуулж болно. Орос хятадаас том, харин хятадны илүү олон хүн амтай, аль нь илүү баян гэдэг ч юм уу те зүгээр юу ч хийж болно. Айд бол та нар мэдж байгаа тий хоёр алдартай хүнийг бас энэ нь илүү тийм тэр нь илүү гоё дуулдаг тэгтээ тэр нь илүү хөөрхөн өндөр юу ч үгүй тий body shame хийх тухай ярьч байж. За яхаа. Тэгээд ингээд харьцуулаад дөрмөө өөрийн болгож аваарай. See you soon. You did a good job.